тэтгэж дэлхийн талыг дайсан түмэн жилийн баатрын удамтай хамт төрийн Монгол минь Чингисээс түүхэн мөнхөрсөн хандун хайрхнаа шүтэж тахиж дээд хамаг Монголоо нэгтгэж тунхагласан хамт төрийн дээдсүүд минь чодууга сүг зургаар тамгалсан хамт төрийн асбуу тамтай хар сүлдэт Монгол минь За ямар нэртэй газар ирүү гэд. Айх гинүү. Айхын давааны. Айхын давааны хоёр цохоо хад. Айхын давааны цохоо хад. Тэгээ энэ юуны уйлганы гол урсж очоод энэ явж байгаа. Уйлган гол их гэх юм уу да? Их. Тий, уйлган голын чинь урсасаар яваад юутай нэг Сайхан гол байд юм байна. тий. Уйлган гол. Ахын одоо нэг бүх хүнд нэг сайхан уран дархан их байд юм шүү. Та одоо ямар уран дархан их байна вэ? Дархансаач яах юм байх вэ? Одоо сумын заа хүн чинь одоо нэг үндсэн их байдаг бах тийм. тийм нэг сугдаж харцагдаж тойрдог л байсан. Харцагдаж тойрдог гэх юм. Тэр мэхээрээ л ер нь нэг тэгээ миний тим айхтар амжилт нь юу шалах вэ те нэг 120 хүн сумын наадамд нөхцөх шаардлагатай тэгээ тэрэнд дотор нэг унаагүй л байсан болов уу. Монгол бүх гэдэг чинь их сайхан тий. Монгол хүний сайхан, эр хүний дэс сайхан түүхий сайхан авч явдаг. Их сайхан ч болдог. Ер нь бөхөр ингээд хичээлхэд одоо юуг бас их судах баг. Гэхдээ тэгээд өрн Монгол бүх болсных хамгийн наадсан дээлээ сайхан эвхэл сурсан байдаг юм уу та? Монгол дээлийг ингээд нэг эвхдэг шүү дээ. Телевизээр харж байхад нь бүгчүүд ингээд баригдаад би хамгийн наад захын жишээ Монгол бөхөр 50-аас сурцсан байдаг юм. Монгол бөхөр барилдсан ирчүүд өхнийг харахад чинь дээлээ эвхэж байгаа бүр нэг дээлж явна. Дээлж явна. Эр хүний хямар нь тий. Одоо дээлж болсон гэдэг. Ээр нь бас одоо бас нэг төвчээрийг сурах, их захыг сурдаг. Олон юм сурдаг юм шиг. Тийм шиг байна. Тэгээд манай нутаг болохоор чинь ерөнхийдөө бүх төрөх шалтгаан нь болохоор хадлантайгаа холбоотой энэ хадлангаа авахуд энэнтэй би холбоотой байдаг болов уу гэж их боддог юм. Байнгын нэг хөдөлмөр хийдэг. Тэгээ 102 сар чинь хадлангаа аваад болчихж байгаа юм чинь. Тэрүүгээрээ тийм хөдөлмөр хийдэг. Тэгээ өчигдөр би яасан тим
угсаат нь юу яс үндэстэн тал нутгаас эн тэндээс ирснийх тэгээд цус холдоо тийм бүх төрөх шалтгаан болсон болоо гэж ярьсан шүү дээ. Дандаа авраг маань болохоор энэ нутгийн хүн. Нутгийн хүн. Та хоёр нь бүр их ойрхон хүмүүс юм байна уу? Тийм манай хөвгчний дүүн л дээ. Тийм байна. Энэ нутагт одоо Бат Эрдэнэ авраг маань бас их ирж усанд ордог байсан юм. Энэ Бат Эрдэнэ авраг чинь манай нутгийн хөргөн. Оо энэ нутгийн. Тийм энэ нутгийн хөргөн. Барамсаа заам билүү тэдний чинь биш билүү? Тэгээ энэ Хатман. Бадам Сэрэж Даслангийн Тийм Бадам Сэрэж Даслангийн хамаа тэднийх нь хөргөн юм. Бадам Сэрэж Даслангийн дүүгийн хөргөн. Сайхан аврагуудын нутаг байна. Тэгээд авраг сайхан хөдөлмөрч мундаг одоо сайхан малчтын маань өлгийн нутаг байна. Өхөрчмөн баатрууд байна. Усын мянгат одоо сайлчдын сайхан бас буурлуудын өлгийн нутаг байна. Тэгээд Монгол ард түмний маань сайхан сүсэг биш мэрэгчлэн болсон. Дээд дахиж одоо шүтэж ирсэн сайхан дайны дээрх сайхан. Тийм ээ. Их Монголын газраас энэ сайхан өргөдөг сайхан нутаг. Ими одоо тэгээд ахыг одоо наадам одоо барилгахад одоо очиж үзэн дээ. Үзэн. Давхаар нэгэд одоо бөө аюултай баярд нь давах гээд яхаар нь хазээж ядгийг одоо юун тэгдэг юм бол унцхой гэж боддог болов уу гэж юу боддог. Өөрөө ингэж. Тий өөрөө хазээж ядгийг ингэж үгээд тагаа хазаа. Тий. Надаас илүү ачаагаа илүү их үзэх нь их байж. Жаргал бот аймгийн астан. Тий тэрийг үзэх дуртай. Тий. Ач нь хийм бэлээ. Жаргал бот. Аймгийн астан. Аймгийн астан. Танаас илүү хараад байна уу? Илүү. Намаг их баг харлаа гэдэг нэ. Ээжтэй өгөөч ээжтэй ирэх тий. Сайхан ээж нартаа эрүүл их харж арга сайхан нэгүүлдэг. Үсэн гэрөө ёо гэж сайхан. Дайн дээрхийнхаа шүтэн дээрээс сайхан хурайл да. Хураа. Энэ мөсөн дээгүүч наснаасаа олон би явлаа да. Үгсэж уруудаж нүүж байгаад нүүж байж зөнтөөд явж ялаа. Төөр хэрэг гарвал энэ мөсөн дээгүүр дахиад оруулаад ирнэ нөхөө ихтэйс. Энэ өөдөг болохоор яахан ийм халаа ихтэй болчихдгийг. Тэгээд халааны гүнзгээр нь суун. Хангаа уул ус ч нөгөө бас өөрийгөө хамгаалахын тулд альбаа бүх юм тэгдэг л байхгүй. Тэгдгийн байгаа үзгүй. Үнэн бид энэ өөдөг болохоор тэгээд тэгээд энэ сайхан хангаа уул усандаа сайхан шивтэй малынхаа сайхан сүү цэгээгээ сайхан өргөөд явж яваа. Тэгдэггүй яах вэ? Ямар яриа байхгүй. Энэ уул усны буйнд бол бид нар яваа. Манга хайрхаж бас эдтэй л. Тэгдэггүй? Эд чинь нэрээсээ байгальтаа л ингээд мөргөөл явж идэв шүү дээ. Ийм л одоо өвдөөсөд цаас. Тэр үеэс мөргөж явсан чи ямар яриа байхгүй. За тэгээд одоо бид нар чи дараагийн ямар айлд очив вэ? Гоо хийгэн. Залуу малч. Залуу малч. Залуу малч айлдаш одоо бас сайхан танилцсандаа боорой. Тий. Залуухан малч ай. Залуу малчд нь бас сайхан олон боловсоо. Ямар яриа байхгүй. Сумандаа сайхан ярьж байна. Одоо таад мөр ингээд нөгөө маллах залуу хүүхдүүд бас сургамж хайрладаг. Амралтаар ирж байгаа юм. Ирнэ. Наадмаар одоо ах барилсан дээ. Одоо ч тэгээд одоо 50 шахаж байгаа нэг юу шааж. Яахан нэг жижиг хүүхдийг бас нэг дагуулчихгүй. Тий. Нэг дэмжээд өгөхгүй юм гэж юу? Ээж бас мэдчихээ. Тэгдэггүй дээ чи. Нэг дагуул дэмжээд өгөхгүй юу гэж. Ээж үний тэр хүүхэд чи нэг давчих юмсан гэж бодож л байгаа. Энэ хоёр давчууд нь гурав давуулчихыг гэж бодсонгүй яах вэ? Тэгж бодчих. Өөрөө ч яг барилдаад юу яатсан одоо ямар хүүхдэл. Тийм ээ. Давчуудад хоёр давчууд наа энэ чинь гурав давууч тэгээд дуртай нь харахгүй дийгэн шүү дээ. Тэрийг л бодхоос өөр одоо яадгүй. Би бол тэгж л бодох. Аргагүй ээж үний дот. За. Даарч юу юм бэ? Үгүй ээ. Харих уу? Харин та яах вэ? Даарахгүй нөө. Даарахгүй. Дааруу сайхан өдөр юу дардгийг чи. Ийм гоё өдөр. Энэ айтхаа хүүтэд явна штэ малтай хүн. Тийм. Ах даарч гинөө. Үгүй. Гүрийгээд байгаа шүү. Чилж.
Бүрийгээ байгаа шүү. Хөл чилж байна. Энийг хөлжилж гин үү? Гайгүй. Монголыг болохоор. Эсвэл чилжил хэлтгэндээ яавал байгаа. Яаварсан юм. Имээ хэд үчээс 86. Хөлжилж гин үү? Гайгүй. Ах одоо хөлжилээ. Маяг гэж Имээ бид чинь бас нэлээд хартуужилттай өссөн шүү дээ. Хөл чилэх мэдхийг юу тоох юм. тэгдэггүй яа. Имээ яг суугаад юмаар байна уу? Яг хөө хэсэг суучлаа та нарыг явуулах. Бид нэр явахгүй таны хүлээгээ. Яг. За явах юм да явдаг бол. Яа. Чилдэж жоох. Босоо зогсохгүй. 86 настай хүн жилдээ суугаад. Сууж яхад гээд. Одооний хүн их амархан өвддөг, зовдөг, ядардаг тийм болсон юм байна. Нэг үе чинь яаж ядарх юм? Ядардаг загнуул нь үүдтэй. Ямар юм дэмжиндээ ядраад байгаа та нар гар гээдгүй нүү. Би бол чилдээгүй рүү даарга хараа. Имийг даарч байгаа Үгүй. Тараагүй. Нэг ард шомбогоос утсан байна. Эргээ ард юм аа. Энд Би мэдээд байгаа. За сайхан байна уу сайхан байна. Ер нь бол даарах их сайн юм. Даарах сайн шүү дээ. Өвд өвчин тусдгүй. Тий. Ханиад хөрхөнд баг. Манай нутгийнхан юу яадгийг намар усан шумбудгийг өвөл ханиад хөрөхгүй гэж. Хан тэгээд Намар. залуучууд одоо Залуусууд. Тэгээ нэгээс тийм шиг үлээ. Тэгэл байх нь байгальтайгаа нөгөө гид хүүтрүүд одоо чочод төрүүлж бас тэгээд Тэ түрүүн дархлаагаа одоо идэвхжүүлэн ч юм уу одоо явна ч гэх юм дээ одоо. ер нь намайг одоо тэгдэг баг багт чинь нөгөө утал хүмүүс үлдсэн шүү дээ. Хоноор хөл үтсэн. Тэгээд нэг намар сэрвэрнэ. тий. Тэр үед чинь дээгүүр ингээд хөл бүр ингээд сайрцсан. Би бол морсыг давхдаг байлаа нөгөө өсвөж. Үд сайтад юу яатсан байдаг ч бүр ингээ хагарчин 100 яагаад тэгээд намард болохоор мөхрийн шайсан дээр зогсож дуудаацуулаад тий дуудаахан байдаг. Тэр нэг 5 10 секунд дотор тэр агшд гоё тий. Янз энэ да. Ээлжил их яадаг шүү дээ. Хөл нүцгийг үнээр эвлэгдгээс ингээ. Тий тэгээд үнэ шэхээр бушгаж шайсан дээр хөлөө дуудаацуулаад авна. Тэр нэг хүүхд жоохон тэгээд тэр нэг бухан дээр нөө хурч өгдөггүй те. Чихнээс натсан үдс тарандаа шаа. Тэг хөлн дээр гიშг чинь те. Яг ог гიშгэ хайчдаг туруугаар. Ясан шүү дээ. Янгид гიშг. Тэгж айхтар. Тэгээд тэр чинь тэгээд энэ монголчуудын баг наснаас одоо би одоо өвчин өвдөх одоо эрүүл хэрэгсийн тоо хүмүүжлээ байгаа тийм ээ. Тийм л байсан юм шиг байна. Тэрнийхээ тулд одоо тийм байгалийн дөрвөн үйлдэл энэ халуун хүүтнийг энэ хаврын салхийг даван туулах хүч чадалтай эрүүл хэрэгэл одоо болгож байсан. Тийм ээ. Хоньны сүүлийг тэг одоо цаахан уургаар нь хөхөөл явж байсан. Бодож иш одоо манай ингээд уураа маань вэж тийм 86 настай. Зөв хоолыг гэж байгальтайгаа зөв хайрцаж. Үлгийтэй байхад нь хоньны сүүл хөхүүлч чинь. Ягаад хахад үуч байсан тэр тэгээд хөхүүлцэл байдаг. Тэр уурах сүүлд чинь бас нэг нарийнхыг бол хагчдаг томоор навдаг тий тийм. томоор наваад том юу шиг соосох шиг бүр том аваад Тэгээ орны толгойд ойчих уу? тий тэгээ хөхүүлжлээд гэсэн. Ахыг уйдаг байсан. Үгүй. Уйхгүй. Сүүлийн үеийн хүүхд уягдаагүй юу. Тарийг сүүлийн Сүүлийн үеийн хүүхд байна. Би ч одоо 70-аад оны бүтээгдэхүүн 80 шахуу оны бүтээгдэхүүн гэж чинь 60-аад оны хүмүүсийг л одоо түрүү үеийн хүн гэх байх. Та ч одоо сүүлийн үед бол би бүр орчин цаг үеэр угаах юм тийм ээ. За. Тэр манай хойр байна. Хөөрөг ихсэх учиртай. Би одоо энэ хөөр нэвтрүүлэг хийж байгаа хөөрөг болж явсан бүр сурж байна. А хүнтэй ингээ гар бараа мэдхээр их сонин бай. Өөрөгтэйгээ сайхан шүү. Энтэй ингээ бараа мэдхээр ингээ өөр ирэхгүй нэгээд нам суугаад амнаас гарч байгаа үгийн хөөрөг хоёр чинь ямар гоё. Хүнийг бас засаад байдаг. Тий харин. Тийм ээ. Тий. Энэ одоо ингэж мэдлэгч одоо тэгээд ганцхан манай Монгол байдаг шүү дээ. Тэвэж явшгаа гадаад улс энэ хөөрөг байдгүй байдгүй дээ. Барихгүй. Дэлхийд одоо данстай шүү дээ одоо манай соёлтуу. Миний одоо чулууны юу? Тий. Гоё хөөрөг байна. Ой янзын гоё. Энэ сайхан хөөрөг гэдэг нэг ах надад өгөөд олон төвөнтэй ахад мэдэлж явах юм. Монголынхаа сайхан өв соёлыг явж байгаа. Мэдлэг үгнээс нь бас их Энэ хэлдэг юм. дээрээ цагаан байх юм Алга. судлан юм байна. А биш харлыг халтар маань. Хардаг.
Мөрний зүстэй төстэй нэртэй юм байна гэж би тэгшээж байсан. За ингээд дамдаа гарахгүй нэ. Тэгин даа хүмүүс. Одоо би тэгээ дараагийнхаа зардуу малчин айл руугаа дүүн. Тэгин хай. Ой дөө. Ард гараа шомбоогоос ууц. Хөөе батарейд ахшна. Дараа суучаа. Би дараа сурцсан юм шиг ой. За явлаа буура. За. Арыг үнэрлүүлчихээ дараа. Бусаж эрэхтэй нөгөө ачаалаар үнэрлүүлээ. За тэгин. Хөөе би чинь яаж босох юм тэгээд. Ястай нэг хоёр хөл маань мод болсон юм биш үү? Муу тайга авсаж хэрэггүй тайгаа. Гитаата босоод авсан тэр муу тайга. Морин дээрээс үсрээ боочтой юм ээ да. Чи шигээ бачаа унаа шүү. Нүгэрнээс томгон хөвөрсөн хөх тэнгэрний тэтгэж дэлхийн талыг дайсан түмэн жилийн баатрын удамтай хаант төрийн Монгол минь хаан Чингисээс түүхэн мөнхөрсөн хандун хайрхнаа шүтэж тахиж дээд хамаг Монголоо нэгтгэж тунхагласан хаант төрийн дээд сүд минь чулууга сүг зургаар тамгалсан хаант төрийн асуу тамгтая хар сүлдэт Монголын нууцээ Танайха тарг үнэгээ саах одоо үл. Саагүй яах юм аа. Саана үлжин саагаад тэгээд сүгээ бартаад бүгдүүдээ тэгээд харагнаа бүрж үгээл. Танаа энэ багчираас ганц онцлог нэрөөсөө өвөлдөө өрөөсөө шинэ өрөмтэй тарагтай байд юм биш. Тэгээ сая дээр нөгөө юм бод очсон шүү дээ бид. Нэ ногоо. Марушгаа. Энд дээр нэ ногоо юм бэ. Армаг. Нэ ногоонд очлоо. Үлжингөөд одоо нэг үнэгээ саад юм биш. Тэгэлгүй яах вэ? Дөрөв үйлрэлтээ өрөөсөө тарг өрн тасрахгүй. Тий. Тэгэхээр би бодлоо энэ цагаан сараар бол одоо жинхэнэ шинэ тарагтайгаа шинэ өрөмтэйгөө бас их аваад бас эдэн дээр тавьж ивэл их сайхан юм байна гэж. Тий. Тийм шүү. Тэгээд бортоо тэрийгээ идэж уугаад. Тэгээд нөгөө Улаанбаатар төвийн холбосон шүү дээ тий. Цагаан дэгээ нөгөө бордууд. За тий. Тэрийг ямар тэр голынхаа юмнуудыг сайхан холбоод өгчихгүй байх юм. Харин тийм. Тэгвэл бас Бид бол дөрөв удирдалтаа ингээд одоо үнэгээ саадгаа танаахан бол одоо ингээд шинэ арууд өрөм тас одоо байнгын явуулнаа гэж ингээд холбоо тогтоогоод явал тэдний ч гэсэн дуртай Улаанбаатарт байгаа одоо хүмүүс маань ч гэсэн гоё шинээр очих юм шиг тийм. Энэ их үүрмэц зүйлсний нохоо. Тийм. За. За орцгоох уу та. За тавьж дээ та.
Өнөөдөр чинь Раш юу ч. хагас өдөр. Тийм. Раш тий. Маргааш орно. Маргааш яваа. Нэг өдөр нэг хоёр өдөр дуулчих юм байна да гурудаа сургууль дээр. Тийм ээ. Намын төлөө. За орчих байда. За. За гадуур сайхан танай хоттой сайхан танилцлаа. Сайхан хот байна. Та харуу. Харсан. Ямар вэ? Ер нь одоо энэ залуучуудад бол үлгэр дуурайл. Миний бол Сайхан. цөөхөн л харсан газар байна. Өстө ховор тий. Тийм. Бараг энэ ер нь хорголгүй байна гэж хэлэхэд баг хэлсчихэрвэл. Эдгээр ашиг хүчлэлтэй ханьяах шай. Тэгээд залуучуудад үлгэр дуурайл болох нь зөв ер нь айлын гаднаас нэг дүгндэг шүү дээ. Ашаа хараа тэгээд ер нь юуг нь хараал юм дай нэг юм байлаа та. Нэг монголчууд ярьдаг шүү дээ. Гэрийн нэрээр орж, эмийн нэрээр гардаг. Айл нэг монгол хүний тийм зан чанар байна шүү дээ. Гэрийн эзнэр Гэрийн эзний нэрээр ороод гэрийн эзэгтэй. юу байна тий. Тэгээд эмийн нэрээр гардаг. Тий. Тэрийг таяр төлөвтэй бас маш баяртай. Үдээ одоо нэс цааш улам сайхан хүсье. Баярлалаа. Энэ нутгийнхаа бас нэрийг гаргаж байгаа шүү дээ. Бас энэ нутгийнхаа энэ сумынхаа шүү дээ. Одоо энэ ч одоо энэ баг гэж ярихгүй. Өсгөл аймгийн цагаан ур сумын. Цагаан ур сум. Тий. Манай сумж гоё сайхан сум. За тэгээд энэ Өсгөл аймгийнхаа нэрийг, сумынхаа нэрийг, багийнхаа нэрийг бүх одоо малчдынхаа нэрийг бас гаргаж яваа. Хоёр дүүдээ бас талархч бай, сайхан байна. Ингээд нэг нүдэрээ бас нэг юм харахаар чи хүн бас ямар гоё урам орд юм бэ. Би бас ингэ харангуут доторх юм бас ингээд ийм хав хүн хараад бас ариусж байгаа. Чим шиг надад санагдлаа бас нэг үнэхээр хот айл гэдэг чинь нэг одоо бас нэг хотоо сайхан аваад явах те. Бас нэг юм малчин ард дэсий бас дээрээсээ эн чинь бас нэг юм улбааж ирсэн бас сайхан ухаар сургаал юм байхгүй та. Өөдлөх айл үүднээсээ гэдэг шиг те. Ерөөс яг мал маань ингээд биднэрт ингээд харамгүй сайхан сүү цагаан эдэгээ махаа өгдөг бидний төлөөр энэ мал явж уур даваа говж үүс ногоо шимтэй гэсэн сайхан сор гурмлын идэж тий эзнэл тижээ гэж эзнэл тэтгэх гэж ус орноо тэтгэх гэж өөрх ингээд хүн төрөлхтний төлөө яваад байгаа л одоо ийм буянтай маш үдэ мал гэдэг. Тэгээд ингээд яваад ирж яхад нь одоо манай хоёр дүүмаа тий бидний төлөйг энэ мал маань явж байгаа юм чинь сайхан одоо ороод ирэхэд нь бэлчээд яваад ирэхэд нь одоо нэг өвөлжөөг нэг сайхан цэвэрхэн байлгая гэдэг юм чинь нэг сайхан бахад малаа одоо тэгж хүндэлж байна л гэсэн. Энэ одоо малчин хүний одоо малыг хүндэлж байгаа ухаан байна. Их олон зүйлийг одоо таятайгаа бас нэг өдрийг бас өнжихдээ олон юмыг бас би харлаа. Өөрөө бид бас сурч явж байна. Олон залуу малчдын хойж үед бас жишиг болсон, үлгэр дуурайл болсон. Энэ сайхан манлааж яваа. Энэ сайхан цэнгийг ус шигээ цэлүүм тий цэлмэг тэнгэршээ цэлийсэн ийм сайхан хот айл нь одоо харагдж байна. Тэгээд энэ нь цаашдаа олон ард түмэндээ сайхан энэ нэр алдраа үргэлж сайхан үргэж яваараа гэж хүсэж байгаа дээ. Сайхан байна. Одоо ингээд энэ нэвтрүүлэг хөтлөлт ингээд гарч ирж байна шүү дээ. Одоо энэ нэсгэж тийм биш тийм. Энэ түрүү чинь ТV5 гарч ирсэн. тий. Юуны нэвтрүүлэг явж ирсэн. Баян төмөн. Баян төмөн. Баян төмөн. Энэ болохоор Сүхбаатар аймгийн Дарган. Шилийн богд. Актана одоо хүрээтгэл одоо энэ адуучдын өв соёл юм аа. Энийг сайхан юмыг одоо бас хийгээд зохион байгуулъя. Энэ нөгөө дугуй хэсэг дээр явж нөгөө эхлээд нөгөө Шилийн богд хайрхандаа нөгөө өргөл бүх адуушаа сайхан мөргөө залбираад тэгээд дараа нь одоо буугаад далаа тагч байгаа. Тэгээд шүүсээ сайхан гэж шүүсээ өгч. Хоёр дүү маа ч гэсэн бас ингэ тун удахгүй Монголын ард түмэнд цэнхэр дэлгэцээр энэ сайхан амьдралнаас хүрхнэ. Одоо халахгүй ураа гэж За ер нь халах тавтал юм дөө. тэгээд авах халах. Тий. Манай энэ манай аав хасах.
Манай чи саа орж ин хатхад болсон. Наа чи арай гарал дээр үе тий. Заамаа. За чи наа. бүр гүрцэн зүйл юм бас. Тий. Маргааш тэгээд одоо сумын төв. Хүүхдүүдээс асуусан. Тэгэндээ маргааш. Эндээ нь дотор байранд. Тий манай гурав доктор байж байгаа ш. Амар болжтой. Урд нь дотор байрах хэцүү. Тий. Гэр бүл хоёр хуваагдах гэдэг юм. Тий. Тэгэл нэг нь Манай энэ хоёр жагтай бүр нэгдүгээр ангиас ахуулаад доктор байж байсан дөө. Одоо дотор ороо сайхан байна. Тий. Урд нь ч одоо тэгээд одоо гэсэн бүр гоёч болсон дөө. нэг нь одоо сумын төв рүү ороод нэг нь мал дээр. тийм тэгээд нөгөө нэг ганц хүн гадуурдгүй. Тэгшил тэгээд нэгээр очих чинь бас Ганц мод гал болдгоо. тий. Ганц хүн айл болдгоо гэдэг. Арай бороо. Тэр үчиг нэрээ тэгээд нэгээр очихараа хэцүү. За тэгээ цагаан эдэгээс хот руу борлуулаарай. За. За. Гүрэн өмнө хүнтэй сайхан холбогдоо. За. Тэгээд угаарыг авсан чинь одоо тэгээд утсан сайхан юм. Тэшнэ сайхан. Улаанбаатар руу бүр сайхан холбогдоо. Эсгий дуурны бүлэд алах байхаас. Галаа. За. Тэгээд хэлэх сайхан гэдэг юм. За. За цай. Замдаа дуусаагүй л шүү дээ. Нэрээ ингэж суусан чинь энд нэг яриадаг малгат энд давхар. Тэр энэ үнийг таних байх юм дөө. Хий. Та би вэ нөө. Оо. Тэгээ энэ гоё нэвтрүүлэг үзэж байгаа. Та бүхэндээ баярлалаа. Айд одоо өчигдөр бас хүлээгээд өнөөдөр ирлээ. Өнөөдөр нэг 50 ам та. Хүлээд гисэн. За та бүхэндээ би нэг айдуу ярьчих та. Оо за. Айс дуутаа сайхан алтан замаасаа. Мэлаж яваад ялаач. Урээ. 아이니 쇼댕 멍궁 투로 암마가당 홍존 타스위 아위 민네 시티게 드식 떨가 노른다 애지민 소식 소들등보다 허딩 허도스 달래제세 홍긴 나다다가 다 노르네 세트가 득득딩 허스빌리게테 이제드 아머라그 홍쇼 인크리 자흥 울센다오다 이디생이 돈다 노른다 자르글테 허딩 허